TikTok-ийн нууц, алгоритм, вируст бүжгүүд бас чи яаж мөнгө олж болох вэ? Сайн байцгаана уу? Өдөр бүр хэрэгэлдэг зүйлсийнхээ галзуу, үнэхээр санаанд оромгүй түүхийг хамтдаа нээдэг, мэддэгч мэддэггүй түүхүүд суугтаа дахин тавтай морил. Өнөөдөр бид бараг л бүх хүний For You page-ийг эзэмдчихсэн аппийн тухай ярьж байна. Тийм ээ, энэ бол TikTok. Энэ апп хятадын нэг чимээгүйхэн ихсэн туршилтаас яаж дэлхийн нийтийн дом болсон платформ ботлоо үсв. Бас яагаад хэнийг ч ганцхан шөнийн дотор вайрал болгож чаддаг болсон юм бол? За түүхээ эхлүүлцгээе. Гэртээ уудаад уцаа зүгээр тасралтгүй гүйлгээд сууж байна гэж төсөөлдөө. Тэгсэн чинь гинт супер эвлэгхэн бүжиг гарч ирнэ. Эсвэл үнэхээр инээдтэй face transition буюу нүүрний дүр төрх өөрчлөх эффект. Эсвэл чамайг дахиад нэг үзье гэж бодоход хүргэх шидэт мэх. Тэр л TikTok ийн хүч. Харин энэ бүх зүйл 2016 онд Бээжин хотын нэг офисоос ихсэн гэдгийг та мэдэх үү? Хятадын технологийн компани болох ByteDance анх Douyin гэдэг аппыг гаргажээ. Энэ нь үндсэндээ TikTok-ийн хятад хувилбар байсан гэсэн үг. Гол санаа нь маш энгийн, богино, хөгжилтэй видеонууд. Дээр нь хөгжим, эффект, бас хялбар эвлүүлэх боломж. Ганцхан жилийн дотор энэ апп хятадд тесэрч хэдэн зуун сая хэрэглэгчтэй болсон байна. Тэгээд 2017 онд тэд үүнийг дэлхийд TikTok нэрээр гаргажээ. Үүгээрч зогсохгүй тухайн үед lip sync буюу дууг дагаж амаа хөдөлгдөг видеоор алдартай байсан Musical.ly аппыг худалдаж аваад 2018 онд бүгдийг нь нэг платформ болгож нэгтгэсэн. Хингээл бүүм. Нэг том дэлхийн тайз бий болж чаджээ. Жинхэнэ утгаараа дэлхийг байлдан дагуулсан үе нь 2020 оны ковидын цар тахлын хөл хорионы үе байлаа. Бүгд гэрийн хөл хорионд орж уйдсан бас ямар нэг сонирхолтой зүйл хайж байсан үе. Тэр үед TikTok хүмүүсийн хувьд төрж гисэн бүхнээс холд хорон зай болсон. Instagram шиг зөвхөн найзуудынхаа постыг харах биш, харин For You page эсвэл FYP гэж нэрлэдэг яг л бодлыг чинь уншдаг юм шиг зөвхөн чамд таалагдах видеонууд гарч ирдэг байв. 1 минутын өмнө чи муурны бичлэг үзэж байсан байж болно, харин дараагийн минутанд бүжиг сурч эсвэл өмнө нь хэрэгтэйгэж мдээгүй life hack гэгдэх амьдрал хялбарчлах жижиг аргуудыг үзээд сууж байдаг. Тэгвэл энэ бүхний цаана яг юу байдаг вэ? Хариулт нь маш энгийн алгоритм. Өөрөөр хэлбэл TikTok ийн супер ухаалаг контент санал болгох систем гэсэн үг юм. Ойлгомжтойгоор тайлбарлавал чи видео оруулахад TikTok тэр дорн бүх дагагч нар руу чин цацаад явуулчихдаггүй. Харин эхлээд яг тэр төрлийн видеонд дуртай байж магадгүй цөөн тооны хүмүүст үзүүж туршдаг. Тэгээд дараах бүх зүйлийг ажиглана. Тэд видео бүтэн үзэж байна уу? Дахиж үзэж байна уу? Лайк дарж байна уу? Комент бичиж байна уу? Шеэр хийж байна уу? Эсвэл шууд алгасаад явж байна уу? Мөн үүнээс гадна чи ямар аудио ашигласан, ямар хаштаг тавьсан, ямар текст эсвэл эффект нэмсэн гэдгийг хүртэл хардаг. Хэрв тэр ихний цөөн тооны бүлэг хүмүүс үнэхээр татагдвал TikTok тэр видеог түүнтэй төстэй хүмүүст улам ихээр санал болгож эхэлдэг. Ингээд engagement нь цасан бөмбөг шиг өсөөд нэг видео хэдхэн цагийн дотор 100 үзэгтээс сая үзэлт рүү өсрөх боломжтой болдог. Хамгийн сонирхолтой нь энэ систем дагагчдын тоонд баригддаггүй. Өөрөөр хэлбэл чи аль хэдийн алдартай байх албагүй. Гол нь хүмүүсийг дэлгэцээс салахгүй байлгаж чадаж байна уу гэдэг л чухал асуудал. Тиймээс TikTok дээр бүр шинэхэн хүнж гинт олонд танигдаж чаддаг. Таньж гэж хэлэхэд энэ алгоритм хүмүүсийн зориудаар дэлгэцэн дээр удаан байлгахаар бүтээгдсэн. Тиймдээ ч хүмүүс өдөрт бараг 1 цагийг TikTok дээр өнгөрөөдөг. Энэ личид энгийн өсвөр насныхныг супер од болгосон. Жишээ нь Renegade бүжгийг сандаа. Jazaya гэдэг охин тэр хөдөлгөөнүүдийг анх бүтээсэн. Тэгээд удалгүй дэлхийд даяар бүр одод хүртэл тэр бүжгийг хийж эхэлсэн. Дараа нь Savage, Say So бас WAP challenge-ууд араасаа гарч ирсэн. Зөвхөн бүжигч биш, хөгжилтэй богино жүжигчсэн видео, хурдан төрөх шилжилттэй бичлэг, ASMR, хэрэгтэй овжин аргууд гээд маш олон төрлийн контент асар хурдан олонний анхаарлыг татсан. TikTok-ийн түүхэндх зарим домог болсон видеонуудыг дурдвал Zack King ийн шидэд бичлэгүүд, жишээ нь нислэг шүүртэй Magic Ride 2.3 тэрбум гаруй үзэгттэй болсон. Энэ нь TikTok-ийн түүхэндх хамгийн их үзэгттэй видео гэж тооцогддог. Мөн Bella Porch-ийн M to the B дуу дээр хийсэн lip sync видео TikTok-ийн түүхэндх хамгийн их лайктай видеонуудын нэг болж
хэдэн 10 сая лайк цуглуулсан. Эдгээр нь асар үнэтэй продакшн байгаагүй. Зүгээр л энгийн хатлаа бүтээгч хөгжилтэй санаанууд байсан. Харин хүмүүс үзэхээ болж чадахгүй байгааг алгоритм анзаарч уусан хүнд хүргэсэн гэсэн үг юм. Одоо 2026 он руугаа очие. Өнөөдөр TikTok дэлхийд даяар бараг 2 тэрбум сарын идэвхтэй хэрэглэгчтэй болсон. Америкт ойролцоогоор 136-аас 153 сая хэрэглэгч байдаг. Үүний дараа Индонез, Бразил, Мексик болон бусад улсууд ордог. Гэхдээ TikTok-ийн өнгө төрх улс орн насны бүлгээс шатгаалаад өөр байдаг. Gen Z өөрөөр хэлбэл өсвөр насныхан болон 20 орчим насныхан ч хамгийн хүчтэй хэвээр. Тэд өндөр энергитэй бүжиг, roast, beauty hack, бас shopping finds төрлийн контентуудад хамгийн идэвхтэй байдаг. Gen Z энэ талаас илүү хувь нь шинэ бүтээгдэхүүнээ шууд TikTok дээрээс олж мэддэг. Азад ясангуяа дуян дээр live shopping маш их хөгжсөн. Креаторууд бүтээгдэхүүнээ шууд үзүүлээд live-аар зардаг. Харин Индонез, Бразил зэрэг орнуудад Zoker music, street dance, соёлын трендүүд маш хүчтэй явдаг. Сонирхолтой нь зөвхөн залуус ч биш. 30-наас дээш насныхан хүртэл хоолны жоор, фитнес, бас relatable хөгжилтэй контентын төлөө TikTok руу орж ирж байна. Гэхдээ TikTok ийм цөм зүрх нь одоо ч залуу креаторууд хэвээр. Тэгээд мэдээж энэ бүх скрол зүгээр нэг зугаа биш. Маш их мөнгө дагуулдаг. TikTok болон түүний толгой компани ByteDance үнэхээр асар их орлого олдог. 2024 онд гэхэд TikTok ойролцоогоор 23 тэрбум $, орлого олсон бөгөөд үүний ихэнх нь зар сурталчилгаанаас орж иржээ. Харин ByteDance 2025 онд 50 тэрбум $, ашиг олох замдаа яваа гэж мэдээлж байна. TikTok Shop ч бас маш хүчтэй өссөн. Апп доторх худалдааны энэ фичер энэ дэлхийн нийт борлуулалт удахгүй 100 тэрбум $, давах төлөвтэй байна. Одоо хамгийн энгийн бөгөөд хамгийн сонирхолтой хэсэг рүү оръё. Та TikTok-оос хэрхэн орлоготой болох вэ? Юуны өмнө өөрийн хийх үнэхээр дуртай, хөгжилтэй, тогтмол контент дээрээ төвлөрөх хэрэгтэй. Энэ нь бүжиг байж болно, skit байж болно, transition байж болно, эсвэл өөрт таалагддаг сонирхолтой зүйлсээ харуулгач байж болно. Хүмүүс хэдий чинээ үзэж, лайк дарж, комент бичиж, шеэр хийн, төдий чинээ чи хурдан өснө. Мянган дагагч хүрэмгцээ чи лайв хийж эхлэх боломжтой болдог. Олон газарт энэ нь 16-аас дээш настай байх шаардлагатай байдаг ба лайв хийх үед үзэгчид virtual gift илгээж болдог бөгөөд тэр мөнгнөөс чи ихэнх хувийг нь авна. Харин 18 нас хүрээд 10 мянган дагагчтай болж 1 сарын дотор 100 мянга үзэгчтэй болох юм бол чи Creator Rewards програмд элсэж урт видеонуудынхаа үзэгтээр мөнгө авч эхэлж чадна. Үүнээс гадна TikTok Shop дээр affiliate хэлбэрээр орж болно. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн сурталчлаад хүмүүс чиний видеогоор дамжаад худалдан авалт хийвэл чи шимтгэл аавна гэсэн үг юм. Мөн брэндүүд чиний vibe-ыг анзаарч эхэлбэл брэнд дийл хийх боломжтой болно. Зарим өсвөр насныхан бүр өөрсдийн merch эсвэл дижитал бүтээгдэхүүнээ хүртэл зардаг. Тогтчхондоо багаас эхэл, бүтээгч бай, тогтмол бай, тэгвэл мөнгө аяндаа орж ирж эхэлнэ. Өнөөдөр чиний насны маш олон креатор өөрийнхөө өрөөнөөс контент хийгээд орлого олдог гэдгийг санаарай. TikTok зүгээр л богино видео хийдэг платформ болоод зогссонгүй. Энэ нь хүмүүст бүтээх шинэ арга, холбогдох шинэ арга, тренд нээх шинэ арга, бүр шопинг хийх шинэ арга хүртэл бий болгосон. Бээжинд төрсэн нэг стартап санаа өнөөдөр дэлхийн олон улс, олон үеийн хүмүүсийг холбосон асар том платформ болжээ. Хэрв энэ түүх таалагдсан бол лайк дарж, мэддэг мэддэггүй түүхүүд сувгаа subscribe хийгээрэй, бас бэлээ асаагаарай. Дараагийн удаа бид үүнээс ч илүү гоё зүйл рүү шомбоно. Хамт байгаарай. Үзсэнд баярлалаа манайхаа. Дараагийн дугаард уулзъя. Peace.